Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан энэ хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 24 дахь илтгэл бол 6 бүлэг зүйлд энэ одоо 470 хуудас хүний эрхийн зөрчил, энэ дотор хуудасны бүр дээр хүний эрхийн зөрчлийн одоо статистик, тоо, судалгаа бүх юмнууд байж байгаа. Тэгээ ийм чухал юм хэлэлцэж байгаа энэ үеэр ер нь бол ихэвчлэн хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй энэ бүх асуудлууд сонгуулийн үеэр энэ улс төрийн намуудын сонгуулийн шоу, PR болдог. Ялангуяа одоо энэ ардчсан нам сонгуул болохоор энэ бүх үзэгдлүүдийн эсрэг маш сайн дуу хоолой болж ард түмний ихтгэл найдварыг авч гарч ирчээд өнөөдөр яг энэ чухал асуудлыг хэлэлцэж байгаа үед ингээд нэр төр яасан юу гэд ингээд байх байгаа нь үнэхэрийн одоо энэ бол зүгээр харамсах ёстой зүйл, харамсаад өнгөрөх зүйл биш. Иргэд олон нийт ч гэсэн өөрсдийнхээ ихтгэл хүлээлгэж сонгосон энэ улсын хурлын гишүүд энэ өөрсдийнхөө дэмжсэн энэ нам улс төрийн нэвслээсээ тэгш жигд хариуцлага нэгтгэх байгаасаа гэж би бодсондоо энийг хэлж байгаа юм. Би одоо өнөөдрийн хурлаар маш олон одоо ялангуяа энд онцлсан тий хүний эрхийн одоо асуудал дундаа хүүхдийн эрхийн асуудал тэр дундаа одоо 18 асуудлыг одоо багтааж хилцүүлжсэн бол энэ удаад хүүхдийн бэлгийн хүчирхийллийг онцолж оруулж ирсэн энэ учиртай. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ асуудлыг өнөөдөр бид нэр учир шалтгаан нөхцөл байдлыг нь тодруулаад ингэж хилэлцэж явахгүйгээр зөвхөн дүн үзүүлэлтийг нь бид нар яриад бол цаашдаа ямар ч одоо ахиц дэвшицгүй байх юм байна гэсэн баталгаа нь энд байгаа үзүүлэлтүүд байна гэж би хувьдаа харж байгаа. Одоо зөвхөн сүүлийн 5 жилд 0-оос 7 насны 7 нас гэдэг чинь 2 дугаар ангийн хүүхэд гэсэн үг шүү дээ. 0-оос 7 насны 110 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байгаа. 110 хүүхэд энэ танхим дотор оруулаад ирээд энэ бүх танхим дотор байгаа сандал дээр суулгах юм бол энэ танхим дүүрнэ гэ оддоо. Энэ хүүхдүүдийн асуудал ардчсан намын бас асуудал биш юм уу? Яагаад сонгуул болохоор те бүх нийтийн зовлон зүдгүүр бэрхшээлийг шоудаж, PR-даж та нарын тэрийг бид нар хамгаална гэж санал авч гарч ирдэг байж ч өнөөдөр болохоор нэг намын гишүүдийнхаа нэр хүнд яасан юу гэд их хурл явдгаараа явж гин, ажлын явдгаараа явж гин, хилцэх асуудал нь араасаа шилээд дагцсан байж гин. Гэхдээ өнөөдөр иргэдийнхээ асуудлыг шийдэхгүйгээр, хилэлцэхгүйгээр араасаа ингээ хүлээж байгаа ажлуудыг ингээ давхардуулаад ингээд бөөнрүүлээд орхиод авах юм бол энийг хуралж байгаа харин цаашдаа юу болох юм? Тэгээ дээрэс нь би одоо энэ судалгаанууд дээр энэ хүний эрхийн үндэсний комисс бол харьцангуй сайн юм гаргаж ирж байгаа ч гэсэн энэ жишээлбэл хамтарсан багийн одоо энэ нөгөө 31820 тохиолдолд ажилласан ч нөгөө төрөл зүйлээр нь ангилаагүй энэ юун дээр бас маш том учир дутагдaltaй зүйл ингэж харж байгаа. Бид нар одоо энэ хүүхдэд хүчирхийлээд байгаа хүмүүс яг ямар төрлийн хүмүүс байгаад юм бэ? Үнэхээр одоо цус хайрцаг хүмүүс нь хүүхдүүдээ үр ач одоо ураг төлөө ингээд хүчнээд ингээд байгаад байгаа юм уу? Эсвэл хойд эцгүүд байгаад байгаа юм уу? Тэ? Эсвэл ах トゥ хамаатан садна гэдэг энэ юунаас болоод байгаа энэ шалтгаан нөхцөлийг бид нар тодруулж мэдэхгүйгээр мөн түнчлэн энэ одоо үйлдэгдээд байгаа хэсгүүд нь хаана байгаа юм? Аслагдсан газруудад байгаад байгаа юм уу? Нийслэлд байгаад байгаа юм уу? Эсвэл одоо газар зүйн бай. За, наран туяа нараа гишүүний 1 минут нэмж өгье. За гих мэтчлэн бид нар энэ бүх одоо гэмт хэрэгүүд үйлдэгдээд байгаа газар нөхцөл байдал энэ бүх юмыг тодруулж явахгүйгээр бид нар яаж энийг тэмцэхээ мэдгүй байна. Магадгүй ингээ байнгын те төсөв мөнгө гэж хэлээд байдаг. Тэгвэл төсөв мөнгөний жилээс жилд нэмж байгаа. Гэтэл тэрнтэй уралдаад төсөвтэй нь уралдаад жилээс жилд гэмтэргийн үзүүлэлт нэмэгдээд байна гэдэг бол энэ бол учир асуудал нь мөнгөн түндэ байгаа биш юм байна гэдгийн илрэл. Тэгээ би бол энэ дээр бас хууль зүйн дотоод хэргийн яам болон гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажлууд бас төдийлөн одоо байгаа онч
үр дүнтэй ажиллаж чадахгүй байноу гэж харж байна. Тийм ч учраас өнөөдөр хамтарсан баг нь асуудлаа бүрэн илрүүлж чадахгүй, урьдчилан сэргийлж чадахгүй, учирсан хохирлыг барагдуулах ажлыг хийж чадахгүй, төрөл зүйлээр нь ялгаж салгаж чадахгүй байна гэдэг чинь энэ улсыг хурлаас батлаад байгаа энэ жишээлбэл энэ жилийн хувьд гэхэд 21 тэрбум орчим төгрөг энэ их мөнгө төгрөг энэ татврын мөнгө За үгүй л. Инх тайвны Батамглан гишүү алга байна. Баатаржуу мөнгө соёл гишүү асуулт асууж үгүй л яа.